Сайн байцгаана уу? Энэ удаад бид за төсвийн хэлтийг хэрхий талаар авч үзье. Үүний тулд бид нэр CRM системийнхаа за худалдаа авалтсны за төсвийн хэлтийн дараалал гэдэг дээр бол дараад орно. За PR за 2026-05-30 гэдэг дээрээ дараад за чанарын ялгаас батлагдсан өсөлтүүд энэ шатанд ирэх бөгөөд за төсөв тусгагдсан хэсэг санхүүгийн боломжтой хэсгийг болов хянаж шийдвэрлэн за үнийн саналын харьцуултыг харах гээд за эндээс бол бүх харьцуулалт судалгаагаа бол хийгээд за тэгээд одоо төсвийн хяналт харах гэдэг дээр зарна. За хэрвээ төсөв одоо энэ чинь за хүрэлцээгүй бичиг баримт дутуу авах юм бол энэ дээр бол дахин санал авахаар буцаах гэдэг дээр бол дарна. За хэрвээ төсвийн хяналт нь бол энэ чинь за хүрэлцээтэй бөгөөд шаардлага хангасан бол батлага дорж за дараагийн удирдлагын баталгаажуулалт руу шийдвэрлэнэ. За нийт төсвийн шийдвэр нь болохоор за зөвшөөрөгдсөн татгалцсан нөхцөлтэй гэж байгаа. За тэгээд энэ дээр одоо нийт одоо юугаа бичин за дүгнэлтээ бичээд тэгээд төсвийн хяналтыг дуусгах гэдэг дээр зарч байна. За төсвийн хяналт амжилттай дууслаа. За худалдаа авалтын сонгон шалгаруулалт руу шийджлээ гэж байна. За иймэрхүү маркаар төсвийн хяналтыг бол хийгнэ. За анхаарал хандуулсанд баярлалаа.